За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ ер нь бол энэ за байж би ярьчээ. Хуйлууд дандаа нөгөө амьгүй хууль гаргадаг. Тэгээ хэрэгжих юм байхгүй. Ард директоруугаа чиглэсэн хөрсөн дээр буусан хууль энэ ордноос ерөөсө гарахгүй байх гэсэн юмнууд явж штэ. Гişүүд бүгд хэлж байна. Аргаа бараад энэ зарчмын зөрүүтэй санал оруулж байгаа байхгүй. Тэ? Тэрнээс энэ хууль нь үнэхээр хэрэгжээд явдаг бол одоо болж байна. Би бол энэ боловсролын ерөнхий хуулийн 13-ийн 4-ийг амлиулах гэж өөртөө оол гэсэн учраас би түүсэн. Тэрнээс би өөртөө авах гэж энийг бол гаргаагүй. Тэгээд юм явангууд болохгүй гэдээ өөрсдийнхөө юмыг болохоор болно гэд миний юм явангууд болохгүй гэж болохгүй. Энэ бол боловсролын салбар багш ажилтны нийгмийн асуудал шийдэх гэж байгаа асуудал болохоос мөхтөө энэ байр оршуу зах гээд байгаа юм биш. Тэгэхээр одоо яах вэ гэхээр энэ замуудыг бол би 26 оныг бол хасуулаагүй. 27 28 онд хасагдана. Энийг чинь үргэлжлүүлээд тавиулж болно ш нэмж. Тэгэхдээ би их уянхтан хассан. 5 тэрбум. Тэгэхэд энэ 50000 багшийн амьдрал шийдэгдэнэ. Жил бүр. Тэгэхээр энэ бол ерөөсө гişүүд одоо нэрээ энэ жил боловсролын салбарын дэмжин гэдэг хүмүүс одоо би конопон дээр чинь шууд зургийн дараа багш нарын групп руу оруулна. Үнэ өөр би арга байхгүй. Угаасаа дэмжихгүй бол тэгээд саналаа ураалгая. Ер нь бол энэ боловсролын салбарынхаа багш ажилтны нийгмийн асуудлыг хэдүүлээ эхлэж шийдье. Зам гүүрээс илүү хүн рүүгээ оруулъя. Хүүхд рүүгээ оруулъя. Ирээдүйн рүүгээ оруулъя. Тэ. Үгүй зогсоохгүй шүү дээ. 5 тэрбумын авъя дараагийн жил оруулъя л гэж байгаа. За тэгээ багшийн нийгмийн асуудал шийдэх нөгөө боловсролын хуулийн 13-ийн 4-ийг амлиулах заалчуу. Зандал шитрэг сайд хэлсэн шүү дээ. 5 жил 100 багш оруулсан гэдэг. Тэгээ одоо энийг бол хэдүүлээ.